Насан туршийн боловсрол гэж юу вэ? Бүх насны иргэдэд амьдрах ухаан, гэр бүл, гоо зүй, ёс суртахуун, шинжлэх ухаан, иргэний боловсролыг албан болон албан бус хэлбэрээр эзэмшүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Мөн хилийн чандад байгаа Монгол иргэдийн хүүхэд, хүнд болон хэвтэрт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тодорхой шалтгааны улмаас сургууль завсардсан хүүхэд, сургуулийн насандаа боловсрал эзэмшиж чадаагүй насанд хүрэгч, сүм хийдэд шавлан сууж байгаа лам хүүхдэд баг болон суур бүрэн дунд боловсрал нөхөн эзэмшүүлнэ. Бид хэнтэй хамтран ажилладаг вэ? Бид насан туршийн боловсролыг эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгаалал, соёл, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, байгаль орчин зэрэг салбарын төр, иргэний нийгэм, олон улсын байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулдаг. Насан туршийн боловсролын алсын хараа юу вэ? Иргэн бүр сайхан амьдрахын тулд тасралтгүй суралцж болдог. Сурсан зүйл нь үнэлэгдэн амьдралын чанарыг бодтойгоор дээшлүүлдэг. Боловсролоор дамжуулан нийгмийг бүхэлд нь соён гэгээрүүлэх боломж Монголын нийгэмд бүрдэх болно. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Насан туршийн боловсролын үндэсний төв нь иргэдэд зориулж телехичээлүүдийг бэлтгэн хүргэж байгаа илээ. Энэ удаагийн хичээлээ Монпемнет үндэсний сүлжээний хөтөлбөр хариуцсан менежер Должин Сүрэнтэй хамтран бэлтгэлээ. Ингээд хичээлдээ анхаарлаа хандуулцгаая. Улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд гендрийн тэгш бус байдал байсаар байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол гендер бидний амьдралд. За энэ сэдвийн хүрээнд дор хичээлийнхаа зорилготой танилццгаая. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, гендрийн тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлнэ. Гендер гэж яг юу юм бэ? Хүүс гендер хоёр юугаараа ялгаатай талаар дэлгэрэнгүй мэдээллийг авцгаая. Сайн байцгаана уу үзэгчдээ. За олон нийтийн дунд гендерийн талаарх маш олон ойлголт байдаг. За тэрэн дотор бас ташаа болон зөрүүтэй ойлголтууд бас байгаад байгаа. Жишээ нь бол одоо гендер зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал, за хүүс гендер хоёрыг одоо адилтгаж үзэх юм уу? Эсвэл одоо эмэгтэйчүүд илүү эрх мэдэлтэй болохын тулд одоо гендерийн асуудлыг хөндөж байна гэсэн одоо ойлголтууд байгаад байдаг. Тэгвэл өнөөдрийн хичээлээр хэдүүлээ гендер гэж яг юу хэлээд байгаа? За хүүс гендер хоёрын маань ялгаа юу вэ гэдэг дээр суйрлан гендрийн одоо тэгшүүс байдлын талаар ярилцсанаа. За хүүс гендрийн хоёрын маань ялгаа нь юу вэ гэх юм бол хүүс бол өөрөө байглаас заяасан үл өөрчлөгдөх биологийн ялгааг илэрхийлдэг бол гендер гэдэг бол одоо нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг болон нийгмийн хүлээлтийг өөрөө хэлж байгаа. Тодруулах юм бол гендер гэдэг нь өөрөө эрэгтэй эмэгтэй буюу таны биологоос одоо заяасан хүүсдэр суйрлан таны дүр төрх, үнэлэмж, үүрэг хариуцлага тэр байр суурийг илтгэдэг ойлголтыг одоо хэлдэг байгаа. За хүүс гендер хоёроо хэдүүлээ харьцаад хоорондоо яг юугаараа ялгаатай вэ гэдгийг тодтогоод үзвэл хүүс гэдэг маань бол өөрчлөгдөхгүй бөгөөд байнгын тогтсон одоо шинж, харин гендер гэдэг бол олдмол бөгөөд нийгмээс суралцдаг, бидэнд оноодог, хуваарилдаг тэр ойлголтыг хэлээд байгаа. За тэгвэл хүүс гэдэг бол өөрөө төрөлхийн бөгөөд байглаас заягдсан байдаг бол гендер гэдэг бол өөрөө асар олон тал ухахдгүй. Тэгээ тухайн одоо улс орны соёл уламжлалаас шалтгаалаад янз бүр байгаад байдаг. Харин гендер гэдэг бол ижил хүүсийн дунд ч ялгаатай ойлголт байгаад байдаг. Тэр нь өөрөө юуг хэлээд байна вэ гэхээр эрэгтэй дотроо маш олон одоо эрэгтэй байгаа тийм ээ, нийгэмд эзэлж байгаа байр сууриараа. Харин эмэгтэй дотроо ч гэсэндээ маш олон төрлийн эмэгтэйчүүд байгаа. Тэгэхээр ижил хүнсийнхаа хувьд ч гэсэндээ ялгаатай байдлыг илэрхийлж байгаа зүйл нь өөрөө одоо гендерээ хэлээд байгаа юм байна. За гендер нь маш өргөн хүрээтэй улс төр, нийгэм, соёл, эдийн засаг, гэр бүлд хамааралтай байна. Ингээд өнөөдрийнхөө хичээлийн цөм хэсэг болгоод гэр бүлдэх гендер гэж яг юуг хэлээд байгаа юм бэ? Гэр бүлийн гендер гэдэг маань тогтсон нэг зүйл байдгийм үү? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авцгаая. Хууль эрх зүйн хүрээнд одоо хүмүүс бол
хүүс одоо юу гэдэг хаан төрсөн иргэншил сонирхол зэрэгсээ үл хамааран нийгмийн харилцаа буюу гэр бүл, нийгмийн эдийн засаг, улс төрийн харилцаанд тэгш оролцох эрхтэй мөн одоо хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг оруулж хөгжлийн одоо үр шимийг хүртэх боломжтой боловч яг одоо практик амьдрал дээр тэр тэгш байдал өөрөө хангагдаж чадж гэнэ үгүй юу гэдэг маань хизээд одоо асуудалтай байгаад байдаг. За хэдүүлээ одоо хичээлийнхаа сэдвийг одоо илүү одоо сэдв рүү гүнзгий рүү гэх юм бол гэрүүлдэх харилцаанд одоо тэгш байдал өөрөө ямар байгаа юм бэ гэдгийг нэгэн видеоноос хэдүүлээ харцгаая. Сая үзсэн видео бол одоо гэрүүлийн одоо нийтлэг дүр төрхийг харуулж байгааг та нар мал ажигласан баг. За гэрүүлийн харилцаа гэдэг бол өөрөө сайн нарын одоо үндсэн дээр үүсдэг харилцаа. Тэгээ иймдээ ч одоо гэрүүлийн харилцаанд дах одоо хариуцлага бол хин иний хамтын хариуцлага байдаг. Гэтэл яагаад энэ одоо хамтын хариуцлага байтал оролцоо өөрөө өөр байгаа юм бэ? Энэ одоо юунаас үүдэлтэй вэ те? За жишээ нь хэдүүлээ хэдэн жишээн дээр аваад үзье. Гэр бүлд хүүхэд төрлөө. Хэрвээ танаа гэр бүл охин хүүхэдтэй болсон бол та хүүхэдтэй ямар үлгийг сонгох вэ? Тодруулбал бүр өнгийн тийм ээ. Харин хүүтэй болсон бол та ямар өнгийн үлгийг сонгох вэ? Бид нар одоо магадгүй автоматар охин бол ягаан, хүү бол цэнхэр үлгийг авдаг. Гэхдээ охинд ягаан өнгийн үлгийг, хүүд цэнхэр өнгийн үлгийг ямар ашигтай бөгөөд ямар ач холбогдолтой вэ? Та энэ талаар бодож ирсэн үү? Яг одоо биднэрт тийм утга учир бүхий тайлбар байхгүй ч гэсэндээ охин бол ягаан, цэнхэр бол хүү гэж бид нар өнгөн дээр одоо хүүсийг хуваадаг. Та ямар хүүсээсээ шалтгаалаад та хоёр өөр байна гэдэг тийм ээ. Ахад чаасан жоохон тодруулаад явах юм бол хүүхэд томроод ирэхээр тоглоомор тоглолдог тийм. Би буус илмээр ч юм уу тоглоод их юм бол би одоо юу гэдэг юм бусдтай одоо байлдах, тулалдах, манлайлах чадвараа маань нэмэгдэх гэх мэтчлэн өөрөө таны хөгжил ямар ах вэ, таны оролцоо ямар ах вэ, таны нийгэм нийцлэх байр суурь ямар ах вэ гэдэг маань бидний багаас ихсэлээ тийм ээ. Тэр тусмаа гэрэл дотроос өнгнөөс ихсүүлээд, тоглоомоос ихсүүлээд за цаашлаад ирэх бол та ямар хандлага, ямар байр суурьтай ах вэ тийм ээ. Одоо охин хүүхэд ямар зан чанартай ах вэ? Аль болох дуугүй төлөв даруй байвал хөвгүүд ямар ах өөрийгөө илэрхийлдэг, гадуур явж тоглож болох нь чөлөөтэй ч юм уу гэх мэтчлэн бид нар өөр байр суурнаас ханддсан байна. Тэгвэл энэ маань өөрөө цаашлаад яваад ирэхээр юунд нөлөөлж байгаа? Бид нар ингээд дүнгийн төрхөөс нь ахуулаад хүүс дээр нь суурлаад өөр хандж байвал энэ нь эргээд юунд нөлөөлдөг вэ гэхээр бидний амьдралдаа гаргаж байгаа сонголт шийдвэрт нөлөөлдөг. Бидний сонголт шийдвэр нь зөвхөн надаас болоод миний эргэн тойрны хүмүүсээс тодруулаад үзэх юм бол нөгөө одоо бидний гэрүүлийн маань хүүхэд маань өссөөр байгаад мэрэгжил сонголтын дээр очдөг тийм ээ. За тийм мэрэгжил сонголтын дээр одоо очих юм бол эргээд нөгөө галтгоо буюу хүүхэлдэйгээр тоглож исэн хүүхдүүд маань ямар мэрэгжлийн хүн болох вэ? За буус хилэн машинаар тоглож исэн хүүхдүүд маань ямар мэрэгжил илүү сонгох уу гэдгийг бас бид нар хим хэмжээ тогтоодог тийм ээ. Тэгээ ямар хим хэмжээ хинд юуг тогтоодог вэ гэдгийг хэдүүлээ ахаад нэг одоо видеоноос харъя.
Гендрийн хэвшмэл ойлголт гихч хувь хүн гэр бүл төдийгүй нийгэмд хэрхэн таагүй үр дагавар бий болгож байгааг охид хөвгүүдийн мэрэгжил сонголтын жишээгээр тодхон харж болох юм. Инженер болох гэсэн охиноо эмэгтэй хүнд зохихгүй хүнд хүчээр ажиллавчир багш болвол дээр биш үү гэх. Багш болох гэсэн хүүг эмэгтэйчүүд л багш болдог үсттэй. Арай эр хүний мэрэгжил сонгооч гих эцэг эхчүүд байсаар байна. Сая бидний видеон дээр харсанчлан тийм ээ одоо мэрэгжил эзэмшихийг бол бас ахаад бид нар хэвшмэл ойлголт хандлагаар бол хувааж байна. Эрэгтэй хүүхдүүдийг илүү одоо техникийн боловсрал эзэмших нь ач холбогдолтой. Яагаад гэвэл чи ирээдүйд одоо өрх гэрээ авч явах учраас өндөр цалинтай ажил мэрэгжил сонгох нь зүгээр. Эмэгтэй хүүхдийг бол илүү нийгмийн бөгөөд боловсролын салбар нь зүгээр. Яагаад гэвэл чиний гэр бүлд гүйцэтгэх бөгөөд нийгэмд гүйцэтгэх үүрэг чинь бас арай өөр гэдэг байдлаар харж байна. Энэ маань өөрөө практик дээр яаж бууж байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ энэ мэрэгжил сонголтыг хүүсээр одоо авч үзсэн судалгаанаас хэрвээ харъя тийм ээ 2018 оны боловсролын салбарын танилцуулгаас харахад одоо боловсролын салбарыг одоо нийт төгсөгчдийн маань одоо хэдэн хувь нь боловсролын салбарыг сонгож байна гэхээр 18 онд тэгэхэд 80.8 одоо эмэгтэй хүүхэд боловсролын салбарыг сонгож байвал эрэгтэй хүүхэд нь нөгөө талд нь 19% тийм ээ. За нөгөө техник технологийн салбарыг бол одоо юу гэдэг 72% нь хөвгүүд байхад 27% нь охтууд гэх тийм. Гэтэ яг үнэхээр энэ чадамжин дээр нь суурилж яах гэвэл бас асуудалтай. Яагаад гэвэл одоо 2018 оны эсэлтийн шалгалтын нийт оноог аваад үзэх юм бол одоо газар зүй болон түүхийн хичээлээс бусад бүх хичээлээр охтууд бол илүү хөвгүүдээс өндөр оноотой байгаад байсан. Гэхдээ яг мэрэгжил сонгох дээр эрэнгүүд салбарын хувьд зөрүүтэй гараад ирж байгаа. Тэгээ энэ маань өөрөө бидний нөгөө цэнхэр ягаан үлгийнээс эхэлсэн чи өөр байх хэвээр бид нар өөр хим хэмжээтэй өөр байр суурьтай өөр гүйцэтгэх үүрэгтэй гэдэгт маань суурилж байгаа. Тэгээ энэ маань өөрөө явсаар хагаад биднэрт ямар хандлагыг авчирдаг вэ гэхээр эрэгтэй хүн ямар байх хэвээр, эмэгтэй хүн ямар байх хэвээр гэдэг хандлага, зан уйл, сэтгэхүй бөгөөд гүйцэтгэх үүргийг нь хүртэл тодорхойлж өгч гин гэсэн үг байгаа юм. За тэгэхээр бид нар эрэгтэйчүүдийг жишээ нь юу гэж авч үздэг вэ гэхээр эрэгтэй хүүхд бол уйлдгүй гэж үздэг. За мөн зоригтой байх хэвээр, баатарлаг байх хэвээр, өвддгүү тийм манлайлагч байх хэвээр гэдэг хэм хэмжээг тулгадаг бол нөгөө талдаа эмэгтэй хүн бол халамжлагч, тоогооч, асрагч тийм ээ уян зөөлөн зантай байх хэвээр, илүү даруй төлөв байх хэвээр гэдэг хэм хэмжээг тогтоож одоо ирдэг байгаа. Гендрийн тэгш бус айдал нь хүнд ч ээлгүй тийм ээ. Эрэгтэйдээ ч эмэгтэйдээ ч нэгэнд нь давуу байдал олгоод байгаа юм шиг хүртлээ нөгөө талдаа эсрэгцжээдэг зүйл байгаа. Дээрэс нь одоо энэ дээр суйрлаад хүмүүсийн оролцох болон хөгжих одоо боломж нь өөрөө хязгаарлагдчихэдэг. Тэгээ хэвшмэл ойлголтыг одоо бий болгож байгаа, бэхжүүлж байгаа маш олон сувгууд байгаа тий. Зөвхөн гэр бүлээр дамжихгүй одоо юу гэдэг телевиз, радио, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл одоо тэгээд нийгэм тийм ээ соёл, урлаг дээрэс нь боловсрлоор хүртэл энэ хэвшмэл ойлголт өөрөө бас бэхжижээдэг. Гэхдээ энэ бол өөрчлөгдөх боломжгүй зүйл бол биш. Энэ бол өөрчлөгдөх боломжтой. Жишээ нь одоо юу гэдэг 20 жилийн өмнө жолооч гэжсэн бол эрэгтэй үнэл бидний өмнө төсөөлөгдөжсэн бол өнөөдөр жолооч гэхэд бол аль хүүсийн хүмүүс нь одоо жолоо барай явдаг. Тэр битгий хэл одоо уул уурхай маш том одоо техник одоо машин механизмыг хүртэл барай явж байдаг тийм ээ. Тоогооч гэхээр бид нар зөвхөн эмэгтэйчүүдийг төсөөлжсэн бол өөрөө өнөөдөр эрэгтэй тийм ээ маш мундаг тоогооч нар байгаад байна гэд. Тэгэхээр цаг хугацааны хүрээнд буюу тухайн улс орны хөгжлийн хүрээнд энэ нь өөрөө өөрчлөгдөж явах боломжтой. Гэхдээ тэр нь бас нөгөө бидний хандлагаас маш их шалтгаална. Бид нар өөрсдөө тэр хэвшмэл ойлголтыг дамжуулаад байна уу? Эсвэл тэр хэвшмэл ойлголтыг таслан зогсоож байна уу гэд. Тэгэхээр хинт ч байлгүй хин нэгнийг хөгжих бөгөөд оролцох боломжийг хязгаарлаж яадаг, хин нэгнийг одоо ялгуурлан гадуурхагдах нөхцөлд хүргэж яадаг, бүр цаашлах юм бол одоо хүчирхийлэл өртөх одоо боломж нөхцөлийг бүрдүүлж яадаг. Энэ хэвшмэл ойлголт хэм хэмжээг бид нарт таслан зогсоох нь бидний амьдралд одоо тийм ээ маш том одоо үр дүн бөгөөд өөрчлөлтийг бий болгох байгаа. За үнэтэй мэдээлэл зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа. За гендрийн тэгш байдлыг хангаж ажиллаж амьдрах нь бол маш чухал юм байна гэдгийг бид нар мэдлээ. За үүнийг хангах уу, хэрэгжүүлэх үү гэдэг нь та биднээс хамаарнаа. Ингээд гендрийн тэгш ирэх бол хүний эрхийн асуудал ба хүн төвтэй, тогтвортой хөгжихийн суурь нөхцөл болдог. Өнөөдрийн хичээлээр бид нар гендрийн талаар зохиох мэдлэгтэй боллоо. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу? Анхаарал хандуулсан явдалд баярлалаа.